Од мөндөр суух тавтай морил бий болгочлогч инхот. Хөтлөгч Зандаа элдв түүх нэвтрүүлгийн шинэ дугаараа хүрэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлын ураатай Star Mongolia болон Хоримтлалтай Монголыг бүтээцгээ ураатай Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн Зандаа. За өдрийн мэндэ ба. За ингээд аж байдлын, домгийн, сургаалт гэдэг янз бүрийн үйлрүүд байдаг тийм. Гэвч бид яг Walt Disney тийм шид төлөвлөрүүдийг үүснээр зарим нэг Монгол ардын үйлрүүд хитрхи нэг харгас юм шиг санагддаг болсон. Гэтэ анх бол Disney үйлрүүд өөрөө бүр маш харгас байсан шүү дээ. Энд чинь нөгөө цаг хугацааны явцад өөрчлөгдөж явсараад нэлээд хүнлэг басараа сүулдэ бүр хүний эрх мэрх нэг бүр гендерийн асуудал болоод хөрж байгаа шүү дээ. Нийгмэд байгаа төвсөд байгаа тийм тэр чинь. Тэгээд зүгээр лаг гоё нөгөө амар юу гэдэг чинь харгас байжгаад гоё болж гиснэ сүулдэ бүр ингээд октич чинь бүр зөвхөн гүнж байх хэрэгтэй юм шиг бас нэг жоохон сөрөг талд болж эхэлж байгаа тийм. Гэх мэт ер нь үлгэр ер нь тэгэл яг тухайн цаг үеийнхаа одоо тэр байдлыг харуулдаг учраас хувьсаж өөрчлөгдөх нь зүгээр эндээс харагдаад байна. Тэгэхээр энд яг юу хэлэх гээд өнөөдрийн нэвтрүүлэг хийх гээд байна гэхээр зарим үлгэрийг бид нар жоохон өөрчлөөд жоохон ёс суртахуунтай болгож одоо хүүхдүүдэд заавал их зүгээр санагдаад байна. Тэгэхгүй бол уламжил энэ ч уламжил шүү дээ гэж боддог. Гэтэл уламжил хүртэл өөрчлөгдөнө. Зарим уламжил өөрчлөгдөнө. Жишээ нь за Чингис үед бид нар очиад тэр уламжлалыг заавал аавна гэх юм бол одоо хэрв аав нас орох юм бол аавын тэр олон ихнэрүүд том хүүгийнх нь ихнэр болгох ч юм уу энэ ёс заншлыг бид нар халсан уу халсан. Энэ хэрэгтэйсэн хэрэгтэй те. Энэ шиг утга санаатай шүү. Тэгэхээр бид нар хэрв өөрчлөхгүй бол энэ Монгол ардын үлгэрүүд бас ямар одоо харгас сонсогдгийг та бүхэнд өнөөдөр хэлье. За 10 үлгэрийн 10-т нь. Би ч гэсэн бас анх удаа сонсох мартцсан байж магадгүй. За 7 хожгор 1 можгор гэдэг үлгэр байдаг. За энэ үлгэрт ах トゥ 8 хүний тухай гарч. Гэвч ах トゥ 7 хожгор нь можгор гихч нёгийгээ үргэлж гадуурхдаг тухай гарч. Нэг удаа 7 хожгор нөгөө тэр дүү можгорын да очисон чинь гэр нь эзгүй байсан болохоор нь гадаа нь хүлээгээ тамхи татж байгаа сарамсаргүй цог унгаад гэрийг галдаж орхиж. Можгор гэртээ ирээд шатсан гэрийнхээ үнсийг шуудаанд хийгээд олон хөлийн газар явж. Тэгэд хүмүүс ингээд юу урч яваа ингээд асуусан хүн болгонд энийг үзэх юм бол үнс харуул хайс болно гэж хэлчихдэг байхгүй. Од мөндрийн утгыг нэг асуухаар бид нар нэг хэлдэггүй шүү дээ. Хэлвэл ийчэд нь ярилж нэг гэдэг шиг. Гэтэл нэг баян худалдаа чинь за үнэхээр үзэх юм бол үнс харах юм бол хайс болчих юм бол наа шуудаагч нь алт мөнгөөр би дүүргэж өгье гэд. Тэгтэн можгор шуудааны амсраа дэлгээд ингээд харуулсан чинь юу яждаг байхгүй юу? Үнс болчихж байгаа. Тэгэнгүүтээ цаа чин хайрын сайхан эрдэнэсийн минь үнс болголоо гэл нэг баян дууралдээ. Тэг харна гэсээр хараад ингээ үнс болгочлоо гэд нөгөө можгор чин ингээ баян арга буюу шуудааг нь алт мөнгөөр дүүргэж өгч байгаа. За ингээд можгор л өөрдөж олсон тэр алт мөнгөөр шинэ нэр худалдаж авахар явж байсан чинь нөгөө 7 хожгортой тааралцахгүй юу? Тэгэхээр энэ их алт мөнгийн хаанс болсныг асуусан чинь шатсан гэрийнхээ үнсийг зараад оллоо гэдэг. Ах トゥ нар гэрийн шатаас нэг өөрөө мэдэг байгаа шүү дээ. Тэгмэгцэн 7 хожгор ах トゥ нөгөө ах нар нөгөө 7 хожгор бүгд гэрээ шатаад эхнэр хүүхдүүдэд годомжинд хаяад шатсан гэрийнхээ үнсийг шуудаалаад бүгдээр зах руу явцгааж. Мэдээж үнс зарна гэдэг нөгөө төр чинь тэгдэг байхгүй. Тэрийн сонсон хүмүүс тэд нэр илэг дог хийгээд 7 хожгор ч гэсэн өдөр чинь нөгөө шуудаад үнс үрч яраад ядран буцаа явж идэг байхгүй. Тэгсэн чинь нэг можгорын сайлын ганц үнэ бэлчиж явахтаа таарч байгаа нөгөө төр чинь. Тэгэхээр үнээг нь төхөрчдөг нөгөө 7 хожгорч. Можгор үнэнийхээ олгоод нь тэгэхээр цусыг хийгээд явж идэг байхгүй. Можгор бас их бууж өгөхгүй ер нь ясгсан газар суусан газараас шараа хатгалгаар. Тэгэхээр үнэнийхээ олгоод нь цусыг хийгээ явж байсан чинь 7 хөх халзан тийм ээ бэлчиж явахтаа таарад үнэнийхэн цусаар нөгөө 7 тэмэгч яг улаан болтон бүгдийг бодчихдаг байхгүй. Тэгээ явж байсан чинь нэг өвгөн таарад 7 хөх халзан тийм ээ харааг үзгээ сургалдээ. Тэгэхээр можгор хөх халзан тийм ээ харагдаагүй те. Харин улаан халзан тийм ээ их ойрхон байлаа гэд. Тэгээд хинэггүй залжтэй. Өвгөнч мөчөөгөө гэлгүй заавал хөх халзан байх хэрэгтэй даа гэж дайрна. Тэр нутагт ер нь өвгнийхээс өөр тэмээтэй аль байдаггүй юм шиг байна. Тэгэхээр можгор улаан халзан бол би авъя. Хөх халзан бол та ав гэдэг байхгүй. Өвгөн очиж хараад улаан халзан тэмээ байсан учраас тэгээ можгор ингээд 7 тэмээтэй болчихдээ. Аль биесаар авч байгаа тий. Ингээ можгор мөн л өөрдөж олсон тэмээтэй туугаа явжсэн чинь 7 хожгор таард. Ингээд яаж тэмээтэй болсныг асуудаг байхгүй.
Тэгэхээр нь можорч үнэнийхээ олгоотой цусаар 7 тимээс сольж авсан гэд хэлдэг. Нөгөөдөл тэгэхээр нь сайлын ганц үнэнүүдээ бүгд алаад 7 үнэгээ алаад зах дээр очиж олгоотой цус тэмээгээр солино гэд тэгээд орилдог байхгүй. Зах дээр тэг бүгд доогдохуулаад тэг өдөржин зогсгоно шүү дээ. За ингээд өмнө нь гэрээ шатаач хаад хашихгүй нэгээ бас алжлаад гарга те. Ингээ орой болоод өсч ядарсан 7 хажуур уурандаа можгорын ихнэрт хоор уулгаад алчтээ. Одоо харигсан чинь те. Можгор бид нар багтаа яг ийм л мөрчдөг гэсэн. Авир гоц. Тийм ээ. Ингээ можгор уйлан гашууж жагаад хаана идчихэд ихнэр нь хичнээн уран хүн байсан тухай бүр ингээ тэнгэр тултал магтаа ярьдээ. Тэгсэн хаа маргааш нь ихнэрээ дагуулж ирээд юм оюулж үзгэр болдог байхгүй. Можгор үгсэн ихнэрээ тэмээний гол нэг үгсэн тухай ярихгүй. Их мундаг урам ингээд. За тэгээ можгор уул нь хаан тэр үгсэн гэж мэдэхгүй бааш ихнэрийн. Тэгэхээр нь можгор үгсэн ихнэрээ тэмээний бүхэн завсар элдэм юмар түшүүлэн суулгаад хааны гадаа очмогц тэмээг тэвнэр хатхан туйлуулад ихнэрийн цогцыг унгаагаад хайрын сайх ихнэр минь хааны гадаа өхүүгээд орилж дуу тавьдаг байхгүй. Энэ их хогийн гараг зэрэг. Тийм наа чи явж манай нийгэмд бол наа чи амар явахаар юм бэ. Тий. Тэгсэн чи хаа сандраад хамгийн үзэсгэлэнтэй ойдолчноо можорт ихнэр болгоог чи амын таглалт. Ингээд 7 хожгор можгорыг нөгөө 7 хожгор можорыг урдынхаас залуу сайхан ихнэртэй болгохыг хараад яасан тухайг асуухад үгсэн ихнэрээ зах дээр аваачаад хэрүүл маргаан гаргадаггүй. Хоол хувцас хэргэлдэггүй. Үргэлжийн мөнх унтж байдаг ихнэрээ үзэсгэлэнт хатнаар солино гэд хашгирсан чинь ирчүүд булаацлаад авсан гэж хэлдэг. Тэгмэгс 7 хожгор яаран сандран гүүж гэртээ очиод ихнэрүүдээ бүгдийг нь алаад зах дээр очиод үзэсгэлэнтэй залуу хатнаар солино гэж хашгиралдж байгаад хавийн амьтдын нөгөө доогөлж исэн хүмүүс одоо л дооглохгүй. Уурыг үргээд үхтлээ зодтолт. Ингээд багтартлаа уурсан ах トゥ длоо можгорыг шатааж алхаа шийдээд модонд хүлээд аргал түүхээр явцгаад. Энэ хооронд адуунд явж байсан улцсан нүдтэй баян өвгөн можгортой таарад яад модонд хүлээд байгаа ингээд асууд. Тэгэхээр можгор сурсан зангаараа үгүй ингээд инхээр нөгөө миний нүдний улцаа ярилдаг юм а гэд хэлдэг. Нөгөө хүн нүдний улцантай өвгөн штэ. Тэгсэн өвгөнч тэгэхээр тэр доор нэтгээд чи яваад миний адууг туугаад ирээ. Тэр бол би ингээд жоохон хүлүүлээд байж нүдээ ч гэсэн жоохон эдгээгээд авъя гэд. Тэгээ хамаг юм можгор тэгвэл оронд нөөр хүлүүлж. Можгор өвгөний хамаг имийг аваад тэгээ явсан ягуур 7 хожгор ирээд хөөрхөө өвгнийг шатаад алчдаг. Ингээ можгорыг алчлаа юм бөөн баяр хөөр нөө болцсон явж исэн чинь можгор нь учиргүй гангаан амтан бөөн ингээд сүрэг адуу мадуутай ингээд явж байгаа штэ. Тэгээ юу бас нэг гайхаад чич хөвчээгүүл бид нар чааг шатаасан штэ гэдэг асууж байгаа гэсэн чинь можгор утаа унаад Лусын хаанад очиж бэлэг аваад явж байна. Энэ сүрэг адуутай явж байна гэдэг. Тэгэхээр нь 7 ах トゥ нар нь түүнд итгээд бүгд Лусын хаанд очиж тэгээ бэлэг авахар далаараа гүйлдэн орж живж бүгд. За. Санахгүй байна уу? Гүү байна. Гоё эхэллээ. Хөгжилтэй эхэллээ. Сүүлдээ наа чи яа. Наач хараа 7 8 шиг 8 баг 8 9 10 хүний амьд хүрж байгаа үлгэр байгаа байхгүй амар харин тий. Гэхдээ багада бид нар энийг тэгээд ингээл сонсдог байлаа шүү дээ. Ямар амар юм бэ пөөх ямар пүүпа гэдггүй л шүү дээ. Одоо яг пүүпа гэдэг. Одоо пүүпа гэж бид нар хүн төрлөختөд хичнээн ёс зүйтэй болж эхэлж байгааг шинжлэх байхгүй юм шүү дээ. За одоо нэг хүний амь үргэцсэн үлгэр байх юм бол чинь бас хэцүүтэй орно шүү дээ. Аим шүү дээ. Тий. За 9 нь. За. Усан матар гэдэг. Богинохоо үлгэр байна. За. Эртний урдын цагт энэ дэлхийд их 8 твийн нэгэн их хаан байж. Бүх одоо твийг захирсан хаан. Тэр хаан охиноо хүн амьтантай ойр байхгүйгээд шилэн байшин бариад тэрэндээ хордог байж л дээ. Охин нь тэгсэн чинь эр хүн харж ингээд хүсэж тачаад суусаар агаад өөрийн биед нь эрен бэлэг хэрэгтэн зэрэг урах штэ. Үгүй гол энэ тентгүү ургаад. Тэгэхээр түүнээсээ ичээд далаад унаад усан матар гэдэг амьтан болсон байл да. Тэр өрдөө хүсэл тачаал ирэхээр хүн амьтан сорж идэх ханахгүй ховдос сэтгэлтэй амьтан болсон ийм учиртай бүлгөө гэдэг ийм домог. Шил тэнэг үстэй. Наатаж юм бол өстэй бүр анхудаа сонсч байна. Яг нэг өмнөх юм бол хожгор можгорын нэрийг нь бол мэдээд байгаа байхгүй. Хожгор можгор гэдэг. Тий. Үйл явдлын санахгүй ч гэсэн. Гачуулгэр байна. Тийм. Гэтэ бас гарлын сонирхол сонирхол тий. Хаанаас гарсан? Одоо бас нэг нутаг усны юм байгаа байлгүй тий.
Тэгэхгүй эн чинь нөгөө Монгол ер нь баг багт Монгол ардын үлгэрүүдэд янз бүрийн ном байдаг гэсэн зузаан музаа. Тэрэн дээр ер нь их хачаач том байдаг гэсэн шүү дээ. Би багтаа уншаад гайхдаг зөндөө юм байдаг гэсэн. Юун хачаа үлгэр гэж юм тэнэг юм байт юм гэж бодохоор ч юм байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нэгтгсэн юмнууд л зүгээр энэ тентхийн одоо ингээл нэг хачаа чинь те бид нар алдартай юмнууд л мэдээд л гэсэн хачаа чим их байдаг л байсан байгаа байхгүй. Тийм л те. Эсвэл зүгээр хүүхдүүдийг шоглох гээд нэг гар зүгээр ярьцныг нэг судлаач хүн үлгэр гэж бодоод бас гуссан ч шмаа. Тэгсэн ч гэж мэдээ. Те. Энийг ямар үлгэр хэвтэй сайныг. Баримтаа шүү дээ те. За 8-д нь. За. За алтан мөнгө аргаа. За энэ болох хэрэгсээр алдартай шүү дээ бас. 800 адуутай намтай мэргэн гिच баян адуундаа явж байтал мангас эмгэн таарад чи 800 адууга өгөх үү эсвэл өөрийнхөө аймаг өгөх үү эсвэл чи эхнэрөө өгөх үү эсвэл хүүгөө өгөх үү гэж асуув. Намтай мэргэн тэгтэн хүүгөө өгөхөр л. Өгтөө ээжийнх нүдэн дээр өгч чадахгүй учраас за манайх нүүл 3 жилийн газар нүдгээ одоо нүхтэй хүүгийнхээ хамгийн хайртай алтан мөнгөн аргааг нь бөөрөн дээрээ хаяад нүн тэрийг авахар чи эрэхт нь хүүг минь аваарай гэж хэлдэг нөгөө шулмаст. Ингээ шин нутагт дөнгөж очиод байсан чи хүүн алтан мөнгө аргаа нэрээ санаад тэгээ буцаж авахар буцаж явахар болдог байхгүй. За тэгээд аава би ямар морь унаач ямар хоноор хүнс хийх вэ гэд тэгээ хаавтаа хэлт. Би нөгөө аргаага авчиад ирэгээд. Тэгсэн чи аав нь чи нөгөө хамуутай хардаага унаад хамгийн туранхаа хоноор хүнс хий гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чи ээж нь 8 хөлтэй морь унаад хамгийн тархан хоноор хүнс хийгээд явгээд. Тэгэхээр нээж хүүгэнд ороод 8 хөлтэй морь унаад тархан хоноор хүнс төхөрөө замдаа гарт. Ингээ хуучин буурн дээр эрэхт нь мангас эмгэн хүлээ сууж. Гэтэ эн чинь нүүдэл нь бол 3 жилийн газар нүжээ штэ. Тэгээ буцаж ирэх 6 жил ингээд ямар ч сан шолмос болыг үнэхээр тэр хүүг идэх 6 жил тэр буурн дээр суусан байгаа байхгүй. Тэ. Ингээ логик ажиллах юм бол бас мундаг хүлээсэн байгаа шүү. Ингээ очиод аргаагаа авах гэсэн чинь морин хүний хэлээр ярьж эхэлтэ. Намайг хотоонгууд чи яг шаагаа шүүрээд аваарай гэдэг байхгүй. Хүүч үгэнд нь ороод яг хоёул дахиад алтан мөнгө аргаагийг ингээл яг хотоо бол Монголын гоё ёс ажил бас энэ дэр байгааз яг ингээл шүүрэл цуцдаг байхгүй. Тэгсэн нөгөө мангас ч гэсэн хойноос нь хөөгд 8 хөлтэй морины 8 хөлийг нэг нэгээр нь хадуураж тасч авч эхэлтэ. Тэгэхээр 8 хөлийг бүгдийг тасч авсны дараа морин биеэр бэмбэгнэн тавьдаг байхгүй. Тэгэхээр тал биеийг нь цавж яаштай. Тэгсэн цээжээр ингээд цөмцгөн тавьт. Яг ийм үгнүүд гарч штэ. Цөмцгөн тавиад. Тэгэхээр ахаа цээжийг тассан чинь толоогоор тонтогн тавьт. Яа хэмэр бац. Хөөрхөн морийг эзэнтэй үнж хийдэг үнэхээр бас амар харуулсан баг ш. Тий. Тухайн үед бол яг амар гоё харагдаж байгаа бах. Гэт тэр чи одоо хөлийн цавчиж. Тий. Одоо тэр цавчнаас бус нь их гоё байгаа. Уулын зүгээр ингээд яг Монгол морь те Монгол эзэнтэй ямар гоё үнж байдаг лээ те. Тэрийг бол гоё гаргаад байгаа. Ингээд хүү явган гүн цугтаж байгаад нэгэн бухан бируудад харж. Нөгөө хөөрхөн морь бол одоо тэнгэрийн хөлөг болсон шүү дээ гэсэн. Бухан бируу хүүд ингээд за чи намайг унаад яваа гэсэн чинь хүү бирууг унаа цугтаж явсан чинь мангас эмгэн гүйцэн гэрээд бирууг тас ширхгийг завцсан чинь бируу нүүр рүү баагаад баачд. Тэ мангас эмгэн нүүрээ угаах оронд хүү бирууг унаад нилээн хол газар зогсчихжээ. Тэгээ явж чинь нүүдлийн зам таягдсан аавынх нь нэг билүүний хагархай ээжийнх нь самны хугархай сэтэрхий твэн байсныг олж авч. Ингээд цааш зугтаж явсан чинь мангас эмгэн гүйцэн ирсэнд хүү ээжийнхээ самны хугархайг мангас руу шидсэн чинь өмнө нь ингээд битүү хар ширнэ бий болт. Мангас ширгэний цаанаас яаж гарсныг асуусан чинь. Гэтэ цаад чинь мангас ингээд гарчижээ. Тэгээд нөгөө хөөж байгаа тэгтэн нөгөө хүүч нь асууж чи яаж энэ ширингийг гарч баа энэ нөгөө мангастай бас ярьсан шүү дээ тийм чинь гой зугаатай байна шүү дээ. Тэгсэн мангас би нүд амаа урж нүдээ сохолж гарлаа гэт. Тэгээ мангас нүд амаа ураад жинхнээс нь нүдээ сохлоод гараад хөөж байгаа. Тэгээ дахиад гүйц эрэхт нь билүүний хуурхаага мангас руу шидсэн чинь өндөр илгэн хад болоод хуурн замыг нь хаачиж. За тэгээд мангас ахаал нөгөө тэг чинь давчна. Тэгэл чагаа хүү гэдэг чинь маа хүү гэж. Чагаа хүүгээс хөөе би энийг чи яаж тавах юм гэж асуудаг байхгүй. Тэгэхээр чагаа хүү хөл гараа хуглаад авдээ штэ энэ төрөд орилж. Тэгэхээр мангас эмгэн хөл гараа хуглаад аваад хөөдий. Нэг гоё харилцаа яриа болно. Тэгээ яг гүцэд ирсэн чинь ээжийнхэн сэтэрхий твнийг шийдсэн чинь тэв нь захгүй их далаа болт. Тэгсэн чинь өө эн чинь амар том далаа ирсэн чинь нөгөөт нь далайн цаана байгаа штэ. Орилдог байхгүй. Чагаа хөө би энийг чи яаж гатлах юм бэ гэхээр чагаа хөө
үхрийн чинээ том чулуу хоёр мөрөндөө үүрээд алхаад гард юм а гэдэг байхгүй. Тэгсэн чинь мангас имгийн итгээд далаар ороод живж өгд. Энэ гоё үлгэр. Ингээд дайсны дараа амар цудал өнөөх бяхан бухан гэдэг тэмэг тамдаг гэдэг шиг бухан бирүү маань хүүгээс намайг алаад өгөөч гэж гойд. За. Хүү алахгүй гэсэн чинь толгой дотор минь нэг ширх ингээд захтнуулаад бүр байц сухын аргагүй байна. Ядаж тэрийг алаад өг гэж гуйхаар нь хүү ширхийг алсан чинь бухан бэр үхчихтэй. Хүү тэгсэн чинь өөлж жагаад унтаас ирсэн чинь өргөө сайхан гэртээ үзэсгэлэнтэй их нэртэй үу төмөн үхэр хонин сүрэгтэй ай төмөн адуун тэмээн сүрэгтэй болсон байдаг. За ингээд нэгэнт амьдрал нь дутах гуцах зүйлгүй болсон те. Тийм учраас ээж автагаа сайхан золгохоор гэр рүүгээ очисон чинь аав нь эзгүй харин ээж нь өөлөө суучихдээ. Тэгсэн чинь аав нь ээжийг нь үргэлж зовоодох тухай ээж нь хүүдээ ингэж хэлж байгаа юм л та. Хүү ихлэд итгэхгүй боловч аавгаа эрэхт нь авдрын ард нуужгаад тэгээ яриаг нь сонсон ч аав нь ингэж ээжийг нь нойтон бургас ноцтол хуурай бургас хууртал цоцтой ээжийг нь. Тэнгүүд нь хүү гарч ирээд арга түг аавын толгой хаг гэд аавын толгойг цохиж алаад ээжигээ дагуулад харьдаг. За нэг юм хариг сүлгэрээ. Харин яг тэр сүүлийн хүүхд ч бас эвгүй те аавын толгой хаг гэдэг чинь энэгээр чинь ингэж хилээд хүүхдийн толгой цохиж тоглодог байсан шүү дээ. Бид нэр тэгж тоглодог л шүү дээ. Тий. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулъя. За. Сонирхолтой байна. Үгүй маш сонирхолтой. За манай нэвтрүүлгийг Star Mongolia компани ивент итгэж байгаа. За Star Mongolia-гийн маань одоо энэ 4 сарын 5-нд 6 шөнө 7 өдрийн Турк улсын гайхалтай аяллыг зохион байгуулж байгаа. Nice тий. За энэ бол Япа бит хоёр явна шүү дээ. Тий, бит хоёр явна. Од мөндрийн багаар хөтлөсөн Туркийн special аялал гэдэг нэртэй аялал байгаа юм. Тий. За 6 шөнө 7 өдөр. Гэтэ бид нэр зөвхөн амраад яваад байхгүй. Манай зулаан маань одоо бид нар тий гоё ингээд хаагаараа явж байгаа. Ямар түүхтэй, ямар хотуудын тэр бүхнийг ингээд тайлбарлаад ингэж явах. Ер нь бол би ч гэсэн зулаагаар ингэж тайлбарлуулж явах маш тийм гоё дуртай. Бүр хурдхан шиг явмаар байна одоо. Зулаа супер. Би нөгөө Египтээр явсан шүү дээ. Цаа чин Египтийн музейг 60 монголчуудад 60 дээлтэй монголчуудад яг ингээд тайлбарлагыг ингээд те бүгд ингээд хөвчээ зүүцсэн. Тэгээд зулаа маань микрофон барьсан. Бүх үзмэрийг тайлбарсан. Би тэгэхэд зулааг би мундаг гэж мэднэ. Бид хоёр 25 жил ажиллаж. Гэтэ би зулааг ийм супер гэж боддог байхгүй. Фүү 60 монголчууд. Хараа зарим нь намайг караалж ирсэн байгаа. Гэхдээ бас амина караалж явсан байгаа. Гэхдээ маратханы гануушиг караалж явсан юм байна. Гэхдээ бүгд зулаагаар л дууссан юмдаг. Тийм. Тийм карааш нь. Тэгэхээр маахын скинхи явах гэхээр манай Япа явна. Би явна. Зулаа маань явна. Зулаа бол би гол яг хөтсөж байгаа юм шүү. Тэгээд маа Батэрд нь явна. Тэгээд хий явна. Хасаа маань явна. Тэгээд мэдээж маа Дэг явна. Нөгөө энэ бүх одоо үйл ажиллагааны менежер хүн шүү дээ. Тийм бүгдээ очиж. Ингээд 6 од мөндрийн гишүүдтэй та бүхэн 25 за 29-30 хүн явах юм. Ямарс одоогийн байдлаар 25 болцсон байгаа гэсэн. Тэгэхээр бид нарт баг одоо 5 хүн л хүрэхтэй юм шиг байна. Тийм. Тэгэхээр та бүхэн тий яг бүр Туркийн зүгээр монголчууд маань явдаг газар биш шүү. Бүр эртний грекийн хот улсуудын тэр төр гоё ингээд юмар явах юм. Үгүй хотуудын дурт ч идэх үү. Анталия хотоор явна. За Кикова, Далян, за Димре, Мира, Фитхия гэдэг зэргийн ийм хотуудаар явах юм. Тий. За тэгээд мэдээж 5 хоттой зочд буудалтай байрлана. Тий. Turkish Airlines-аар ниснэ. За ингээд 4 сарын 5-наас 4 сарын 12 хүртэл 7 хоногийн хугацаатай. Тий. Тэгэхээр эртхэн бүртгүүлэр яг тэгвэл 2-7 хоногийн өмнө нөгөө нэр гарцсан байх хэрэгтэй гэдэг чинь баг ингээд болж байгаа юм шүү дээ. За утас нь 7200, 9200, 7200, 9200 яг одоо залгаар. Манай нэвтрүүлгийг пауз авч байгаа ч юм уу зүгээр яг залгаар нэр. Бид нэр үнэхээр гайхалтай аялал зохион байгуулах л. Би бол бүр яарад байна энэ явах гэж. За Монгол ардын 10 хайр эсвэл 7-д нь. За шулам хүүхд төрөөснө гэдэг үлгэр. За ястаа мэдгүй юм. Яг үлгэрийн нэр нь яг юу гэдэг юм бол зүгээр утгын зүгээр ингэ. За эртний өөр тэнцэгт нэг шулам сайхан хүү төрүүлэхийг үргэлж боддог байж л дээ. Их сайхан хүүтэй болоё гэж ямар шуламч вэ нүх хүмч вэ ер нь бодно шүү дээ. Нэг өдөр тэгээ шулам анхны хүүхдэд төрүүлсэн. Тэгсэн тэр нь хөрхий чон байж. Шулам тэгэхээр анхны хүүхэд жоохон тиймхэн байна тий. За захиж нэг хүүхэд төрүүлээд тэгээ хоёр дахь хүүхдэд төрүүлсэн чинь тэр нь шилүүс байж. Шулам дургуцаад шилүүс бол чоныг үүсэхгүй байна та. За одоо л та сайхан хүү төрүүлээд 3 дахь төрүүлсэн чинь ирүүс байж. Шулам тэгсэн чинь ирүүс ч гэсэн ер нь чоныг үүсэхгүй дээ. За тэгвэл одоо 4 дахь хүүгээ гаргая. 4 дахь хүүхдээ гарсан чинь ямаа гарч. Шулам игдүүцээд энэ муу ямаагаар би одоо яхавт. За одоо л та хүү төрүүлээд 5 дахь хүүхдээ төрүүлсэн чинь муур гарч. Шулам муурагч бас димээ амт ингээд 6 дахь хүүхдээ гаргасан чинь шашуу байж.
Шулуун гайхаад энэ одоо юу болоод байна гэд гарах тусам бүр болох байлаа. Одоо л нэг сайхан хүү төрүүлгээд 7 дахь хүүхдээ төрүүлсэн чинь өөл өж. Шулуун ихэд уурлаад дахиж энэ төрөлдөө хүүхэд гарахгүй дараа төрөлдөж гарахгүй гэж амлав. Ингээд үүнээс хойш үр хүүхэд төрүүлдэггүй амтныг шулмын төрөлтэй амтан гэж хэлцдэг болжээ гэд үлгэр дуусна. Сэний хол хайр гэсэн шүү. Тэгэхгүй юу болж байгаа юу ч за. Гэтэ гоё үлгэр басна. Би л саяныхаа үед би хүүхдээ ярьж өгнө гэдэг. Ах сургамж яриа саяныхаас. Балдуушаал авдаг бол нэр юу гооч авт. Тэгсэн яг балдууш шигшгүй. 8 хүүхд төрүүлсэн балдууш гардаг. За 6-аад нь болдоггүй баруун. За энэ ч амар хариуцтай нэр. Эрт цагт нисдэггүй 2 морьтой болдоггүй баруун байжээ. Өвгөн нэг удаа бор хонноос нь цагаан хураг гарахаар нь баярлаад хурамс тэнгэрт тахих болов. Тэ хургийг ихтэй нь хамт хээр орхиод хоноо буцаачгаад ирсэн чинь хурамстын хон хэрэг хөөрхий хурганы нүдийг нухчихж. Яа нүд ухна амар зэр. Болдоггүй баруун маш уурлаад нисдэг мориороо хэрэг гүйцэж очиод хушууг нь сухтагдаад оронд нь тэр хушууных нь оронд модч гिचтэй. Тэгээ модон хушуутай. Хурамс тэнгэр тэгсэн чинь өөрийнх нь тэр хэрээг нь хорлонд уурлаад өвгний нисдэг морийг идүүлэхээр 2 чон явуулж. Өвгөн 2 морьныхан байрыг солин ингээ байрыг нь солиод өчдөг. Нисдэг бормоор нисдэггүй борморынхан байрыг нь солиод уйсан чинь нөгөө 2 чон мэдлгүй нисдэггүй нөгөө морийг нийтжтэй. Тэгэхээр болдоггүй борог нөгөө нисдэг морьоор нөгөө 2 саарлыг чинь хөөгээд арсын амьдаар нь хуулаад тэгээ салбаалгаа явуулчихдаг. Тэгсэн чинь хурамс тэнгэр өөрийнх нь чонны те арснууд ингээ салбаалгаа явуулсанд маш хилэгнээд болдоггүй борогны хорлоод иргээд 2 чөтгөрөл гэж. Тэгэхээр өвгөн тавгаан дээр юм бусгаж байсан чинь 2 чөтгөрөөр нөгөө туурны завсараа сэмээг харж байсан чинь өвгөн нөгөө тавгаатай юм буцалгаж байсан чинь нүүр рүү нөгөө тавгаатайгаа цацаад 2 чөтгөрийн нүрийг шалцтуулчихдаг. Тэгсэн хурамс тэнгэр бүр улам уурлаад хилэгнээд бүр тэрмөө өвгнийг бүр алаад иргээд 2 луугаа явуулж. За өвгөн болзоотын бордлогоо дээр дээлээ тайлж шилбүүрэнд өлгөж орхиод нөгөө дээлээ. Тэгээ хоноо эргүүлэхээр явсан оронд нөгөө 2 луучин болзоотын бордлого нүүр султанд иргсэн байгаа байхгүй. Нөгөө тэгэхээр өвгөн чинь бол зэлтэйгээр нөгөө мануухал босгоцсон байна шүү дээ. Тэнгүүтээ өвгөн 2 лууг барьж аваад сүүлийн тас авчаа идэв. Хамгийн хурамст нь бол ингээд юмыг урчилж хармаар юм тий. Өвгөн баг өөр хурамстай болсон юм тий. Баг бурах юм биш. Бүх юмыг урчилж хараад идэв. Тэгээ лууны сүүл тас цавчиж ийн гэж бас тий. Шаггүй өвгөн байгаа. Тий. За хурамст маш их ууралт. Энэ хэсгний гоё. Маш уурлаа. Ингээ болдоггүй борогныг дуудаж байгаа. Ингээ байцаал. За чи юу нүрээд яасан гэсэн гэн. Зүгээр анханасаа тэгчихгүй тийм. Бүр одоо уурахын дээцэгтэй үргээр зүгээр дуудсан юм байна л да. Тэгэхээр нөгөөг хэлж. Би танд яг танд зориулж өөрсчин зориулж энэ тахил өрөх гээд тэ хургаа би хээр орхисон. Тэгсэн чинь танаа тэр хэрэг чинь нэрэд нүдийг нухсан бэстэй. Инхээр нь би шийтгэсэн юм аа. Тэгтэл 2 чоныг та бол нисдэг морийг нийдээд ир гэж хэлсэн байлгүй дээ энэ гээд. Тэгсэн чинь маа нисдэггүй морийг эн чи идчихэр чинь би тэгээ уурлаа штэ. Тэгээ 2 чөтгөч чинь намайг хорлох ёстой штэ болно гэд нэггүй ярьж байгаа хурамстай. Тэгсэн чинь тийхгүй зүгээр гэрийг минь ингээд ураад исэн штэ. Тэгэхээр би ингээд шийтгэцээ. 2 луу чинь намайг нэрх байсан юм уу эсвэл болзоотын бор толгойг нэрх байсан юм уу? Алийг нэрх гэсэн та энэ төр гэж байна. Тэгээд тэгсэн чи хурамс бодчихсон нэрээ тийм шүү дээ. Чиний зүгээд тэгээд уурлага авчихдээ. Тэгээ бүр шан харамж өгч явуулт бүр. За нэг юм логиктай өвгөн байна надад ч. Тий нэг гоё. За 5-д нь. За гин тэнгийн үлгэр. Эртээ урдын цагт өвгөн юм ярьж, өвгөн эмгэн 2 байжээ. За үлгэр өвгөн ингэж л их хэлэх ёстой шүү дээ. Өвгөн эмгэнэ тэгсэн чинь чи хүүхэд гаргасангүй үргэлж занчдаг бай. За ингээд бодлоо байлаа. Нэг өдөр өвгнийг юмд яваад ирэхэд ихнэр нь за зингэт нөгөө зодуулаад гарч сүулт нэг янз бүрийн арга бодож олж төгөрх. Хөөрх юм нэрэ. Тэгэхээр хулганыг нэхинд боогод орон дээр тавиад ингэ байж. Тэгээ тэгсэн чи өвгөө ирээд энэ юу вэ гэсэн чинь энэ өдөр надаас хүүхэд гарваа гэт. Тэгсэн чи өвгөнд бүр маш их баярлаад
Хөөе сайн байна гэж хүүхдээ үзэж чод чи юунд өстөө хүүхд гаргасан бэ гэж асуусан чи эмгэн адуу манахад дахан бэлэн байгаамаа гэд. Тэгсэн чинь энэ юу сүултээ хүүхд гараад ирвэ гэсэн чинь адуунд явхад уурга нь бэлэн байгаа юм гэд. Тэгэхээр юунд сахалтай хүүхд гаргаад ирсэн. Тэгсэн чинь мээрэн суухад сахал нь бэлэн байгаа юм гэд. Одоо ноён болох тий. Тэгсэн чинь юунд шүдтэй хүүхд гарсан бэ гэхэд бөөр итгэхэд шүд нь бэлэн байгаа юм гэд. За ингээд өвгөн бүр их баярлаад. Хүүхдээ угаахаар авч явтыг. Тэгсэн чинь төд бодлого өгөн би хүүхдээ усанд алчлаа гэж өөсөөр ороод ирдэг хөхгүй хөөрхий. Тэгсэн эмгэн за одоо би яах вэ? Би хүүхд төрүүлхэн төрүүлв. А чи харин хүн хийж чадаагүй хойно хогч нь. Одоо намайг зодох явдалгүй гэд. Үүнээсээ шөөгөн эмгэнэ хизээ зодгоо билсэн юм гэдэг. Сургамжтай ч юм шиг. Тэгээд балдуушны баслыг балдуушны сургамж. Ийм үлгэрүүд байсан юм уу? Энийг бол би 107-д уншижсэн. Тийм. Үүлэн бор гэд ном бол уншижсэн. Орсон. Тэгээд Субашид энэ хоёрыг бол би маш сайн санаад. Ийм үлгэрүүд уншижсэн бол сайн санахгүй. Тэгээд Субашид ч ийдхийг үлгэр шүү дээ. Бас тийм. Үүлэн борч нь Орос үлгэр шүү дээ. Би Монгол ардын хайрыг үлгэр ярьж байна. Биг бата. Би зүгээр багтаа уншиж байгаа одоо санаж байгаа юм л хэллээсэн. За дөрөвт нь. За энэ ч үлгэр гэхээс баг бид нар босын явдал шиг ярьдаг байсан юм аа. Нэг эрт цагт алшаачууд алшаа гэдэг чинь одоо маа нөгөө юу хятад байдаг алшаа аймаг гэх тийм манай монголчууд бас байдаг газар шүү дээ. Жил болгон гэр бүлэрээ одоо нэг 100 ингээ мөргөл хийдэг заншилтай байсан байл да. Одоо 100 гэдэг нь эрдэнэ 100 юм шиг байгаа юм л одоо тийм 100 мөргөл хийнэ гэдэг. Тийм заншилтай. Зам их хол учир цас туулын ёроолд их буудалдаг байж тэд нар. Нэг жил нэгэн айл 100 мөрхөөр явах замдаа одоо тэр цас туулын ёроолд буудлаад морь тэмээгээ амраад байжсэн байна. Тэгээд явахдаа 14 настай охиноо тэмээ авчир гэд явуулсан. Тэгсэн охин нь өндөр уулын бэлд хүрээд тэмээнийхэн дэргэд очисон чинь цаанаас нь хүн хар гөрөөс охиныг бариад авчихдээ. Одоо бидний хар алмас. Тэгээд ээж аав нь охиноо хичнээн хайгаад олсонгүй. Нилээд хэдэн жил өнгөрч охиныхон хойноос гашуудг нь багасч байх үед тэгсэн чинь нэг айл 100 мөрхөөр бас явж байгаад цас туулын хажуугаар өнгөрч явсан чинь биеэр дүрэн үстэй хүүхэн гүйж ирсэн ба. Хүмүүс айл сандран зогсдол өнөөх үснээс босог хүүхэн чинь та нар битгий би хүн байна. Олон жилийн өмнө аав ээжтэйгээ би 100 мөрхөөр явж хаад хүн хар гөрөөс баригдсан юм аа. Өнөөдөр би харин арай гэж цуцж ирлээ гэд. Ингээд тэд зэрэгэлдээ хошууны айл охиноо алдсан тухай сонсч ирсэн учраас хүүхний үгэнд үнэмштэй. За ингээд ноостой өхөн одоо хүн хар гөрөөс ирж яваа та нар намайг авар гэж гуйд. Мөргөлчд хүүхнийг ачаандаа нуугаад явж байсан чинь хүн хар гөрөөс ирээд хүмүүс рүү ойртож чадахгүй ч гэсэн орхиж явуулгүй ойр хавьранд холигж байгаад буцаад ой мод руу орчтой. Хүмүүс за одоо хүн хар гөрөөс буцаж ирэхгүй гэд хүүхнийг ачаан дээр суулгаад явж исэн чинь өнөө хүн хар гөрөөс чинь ойгоос хүүхэд тэрэн гарч ирээд хүүхдээ тэр ээж нь харалт. Хүмүүс ажиггүй цаашаа явждаг байх. Тэгсэн чинь хүн хар гөрөөс хүүхдээ хоёр хөлөөс нь барьж чад хоёр тийш нь тас татчихжээ. Нэг хэсэг нь ээж рүү шидэд нөгөөг нь өөр аваад ууландаа босч ирсэн даа. Юу вэ? Энийг бол багтаа өстой үнэхээр олон сонсчихсан. Бид нар энийг бүр ингээд нэг аимшиг болгож ярьдаг л шүү дээ. Уус аимшиг болгож биш наа чи аимшиг юм биш үү? Улам аимшиг болгож ярьдаг гэсэн. Амар хурдангүйдэг, бүр зээрнээс хурдангүйдэг энэ. Тэгээ эн чинь болохоор Монгол ардын үлгэр нь үнэн баггүй. Тийм учраас одоо манайхан чинь алмсны бүр судлаа энэ төр нэг хэсэг хийсэн чинь эрдэмтэд ийм учиртай шүү дээ. Ийм домог аимшиг байсан учраас нэр хүн хар гөрөөс гэж байд юм болов байдгүй юм болов гэдэг. Тийм домог нь нэх. Амиргаас. Хүнд хүүхдэд бол ярьж өгмөр хүн байна. Тийм юу. Ийм амар юм байна. Бид нар гэтээ багтаа шүү дээ. Үнэхээр айд сонсдог гэсэн үг. За хоёулаа хамтран ирчихээ. Зүгээр арайч тасчихгүй болов гэж нэрээ тастаа хийлээ шүү. Амар. За өнөөдрийн дугаарыг ивент итгэгчээр Худалдаа хөгжлийн банк оролцож байгаа. За бид нар Худалдаа хөгжлийн банкны хялбар хуримтлал гэдэг үйлчилгээг 2024 онд зөндөө танилцуулсан тийм. За тэдний хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээгээр 25,000 төгрөг цуглуулсан хэрэглэгчтэй тэнийг нэг дахин буюу 50,000 болгож одоо урамшуулах гэж байгаа юм байна. За тэгэж одоо 25,000 төгрөг цуглуулсан хүмүүстэй 3 сараас тийм 3 сарын 12-наас 4 сарын 12 хүртэл 1 сар явах дийд. Хараа. Хуримтлуусаар гад би машины урьдчилгаа авсан хүн шүү дээ. Би 2 машины урьдчилгаа авах гэсэн шүү дээ.
Тий. Гүг энэ харин 25,000 болох юм бол 50,000 болгож өгөх юм. Тэрнээс тэн шиг ингэж шаналдахгүй та. Жохон 50 бэ. За яаж энэ одоо хөтөлбөрт хамрагдах вэ гэвэл хэрвээ та худалдаа хөгжлийн банкны хэрэглэгч биш бол энд юм зааврууд байгаа юм. Тэр зааврууд энд би уншаад өгчдөг. За бид хоёрын доор нэг QR код гарч байгаа. За тэрийг уншуулах юм бол TDB онлайн гэдэг аппликейшнийг татцуулгана. За энэ аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс, за мөн харилцах данс давхар нийцэх юм. За тэгээд аппликейшнаараа тэр худалдаа хөгжлийнхаа банкны юг карта захиална. Brito болон Mastercard, Visa карт захиалах юм билээ. За тэгээд тэр картуудаа нөгөө хадгаламжийн данстай холбочихно. За тэгэл одоо нөгөө худалдаа хөгжлийн эхлээд энэ чи юу байх юм бэл ш. Худалдаа хөгжлийн банк дээр очиод гэрээ хийх юм бэл. Тий. Тэгдэж штэ. Тий. Би ингээд ийм хөтөлбөрт хамрагдмаар байгаамаа гэд. Тэгээд чи үнийн дүн өөрөө сонготой. Сонгон тий. 1000-ыг сонгох 2000-ыг би болохоор 5,000-ыг сонгосон. Харин тий. Шүнэлтэй амсч ирдэг. Тий. Харин тий. Тэгэхгүй бол тэр чи үргэлдээд байгаа юм чи. Харин тий. Тий хоримтлуулж амжихгүй. Яг ингээд хоримтлуулчвал тэр үргэлдгүйсэн мөнгө чинь шууд тийшээ л орчиж байгаа шүү. Угаасаа үрж байгаа тэгингээ хоримтлалт болчих. Яг тий. Нэр яг тийм биш тий. Тэгээд хялбар хоримтлалт гэдэг байгаа. Яг үнэ. Тий. За тэгээ нөгөө карта юутайгаа холбогдсон юм чинь хадгаламжийн данстай холбогдсон юм чинь одоо та харин худалдаа авалт хийх болгондоо хариултууд чинь таны данс руу чинь ороод байна. Хадгаламжийн данс руу. Ер нь хадгаламжийн данс нээгээд түүндээ мөнгө хөрөнгөлүүлнэ гэдэг бол маш тийм ядаргаатай төвөгтэй ажил байдаг байсан шүү дээ. 2-3 үйлдэл хийдэг, банк руугаа явдаг ч байсан. За гэтэл одоо тгээ болоод зөвхөн худалдаа авалт хийх юм бол та ингээд хөрөнгөлөл чинь өсөх юм боломжтой болсон байна. За энэ хөтөлбөрт маань одоо хөтөлбөр маань 3 сарын 12-наас 4 сарын 12-ын хүртэл 1 сарын хугацаатай үргэлжилнэ. За нэг л удаа үржих юм шүү. Тэр мөнгө нь 25,000 төгрөг хүрэх юм бол за хариултаа хадгаллын үйлчлэгээр хөндлүүлсэн явцын нийт дүнг 7 хоног бүрийн даваа гарагт харилцагч бүрийн банкнд бүртгэлтэй гар утсаар болон Viber-аар хөргүүлэх юм бэл. За миний мөнгө яаж 25,000 хүрсэн үгүй гэдэг мэдээллийг ингэж цаанаас мэдээлэх юм байна. За ингээд манай элдв түүх нэвтрүүлгийг мэдтгсэн худалдаа хөгжлийн банктай баярлалаа. За Монгол ардын 10 хэрэгсүүлэр яг зарим нь үнэхээр ихэнх л хэрэгсэл байна л да. Тэ? Тийм байна. За гуравт нь эрт цагт нэгэн 120 настай боловч ямар ч өвдөх өвчнгүй 90 сар бол эмгэн байж ганц хүүтэйг амьдардаг гэж хөргөө. Хөрхөж чинь 90 сар шүү дээ. Биелэх хөрх юм дэх гэдэг. За хүүн тэгсэн чинь нэг шүн сэрсэн чинь ээж нь галын захад суугаад нэг юм төрөглөөд байна. Хүүн маргааш нь малаа малахаар яваад бэлчээр дээр унтаж жагаад одоо нөгөө шүн нөгөө сэрүүн байх гэдэг чинь ээжийг нь юу гэдэг харах гэдэг. Тэгэхээр бэлчээр дээр өдөржингөө унтаж чад яг шүн худлаа унтсан болоод ээжийг ингээ харж байсан чинь ээж нь босч гарч яваад үнсэн дээр хөргөөгөөд чонолч хуураад цааш явд. Тэгэхээр хүү хүлээж сууд ингээ суужсэн чинь ээж нь үүрээр буцаж ирээд үнсэн дээр хөргөөгөөд буцаж хүн болчихдээ. За ингээ хүү худлаа унтсан дүр эсгэж тэгээ хөвчөжсэн чинь ээж нь хүүгээ малдаа юу гэд сэрээд. Хүүн лам багш дээр очиад манай малыг огт чон иддэг. Би уучрнаас те. Огт чон иддэг мөртлөө бусад тайлын малыг харин чон идээд байдаг нь ийм учиртай байж байгаа гэд ярьдаг байхгүй. Тэгсэн чинь лам багш хүүг гэртээ лам одоо залахыг зөвлөдөө. Хүү гэртээ 3 лам авчиртээ. Тэгсэн чинь нөгөө ламдар нь арц хүч өгвөл ном уншиж эхэлсэн чинь 3 ламыг номоо уншиж дуусгаад эмгэн үхтээ. Ингээд тий. Ингээд амар сайхантай жаргаж. Наа чин тэр сүүлд шарын шишээн дээр орж ирэхэд зөхөх зүйлгэр юм болов? Тийм юм шиг. Тийм ээ тий. Шал тэнэг байна. Шал тэнэг байна. Тий. Ээжийг алчиж байгаа. Харин тий. Тийм. Аз жаргалтай ээжтэйгээ ээж нь 120 настай азаа буурал амьдарч яхад нь. Тэгээ мас үргэн ямар ч аюулгүй тий. Тийм мангар бацаа. Үгүй нэр. Тэнэгчээр ингээд уур ирээд байхгүй. Ламын үгэнд ороод тэгээд ээжийг алчлаа шүү дээ. Шинжлэх ухаанд идэх хэрэгтэй. За яг ламч бор байхгүй. Гэтэ зүгээр энэ үлгэр шал тэнэг байна. За хоёрт нь эрт цагт өөх, өндөг, өвс гурав нэг дор амьдардаг гэж. За өөх, өндөг, өвс гурав. Нэг өдөр тэр гурав гал түлж сайхан мах чанж идэг гэж байжсэн чинь их салхи тэгдээд өрхөнд бүтээгчдэг байхгүй. Гэр өрхөн. Тэгэхээр өвс өрхөө бүтээхээр ингээд гараад тэгсэн салхинд хийсэд алгуулчихдээ. Тэгэхээр нөө өөх өндөг хоёр хоолоо идэхгээл нэг өвсийг хүлээж ядж бүр тэсгүй
Тэгэхээр өвсийг хайхаар гарч яваад нохоод өмгүүлчихдээ. Тэгээд өндөг тэгэхээр хүлээж ганцаараа хоолой идэхэр болж байгаа юм. Нөгөө чи яач вэ гэдэг. За тэгээд махаа гаргаад ингээд дээжиг нь бурханд ингээд тавих гээд тэгээ бурханд ингээд нөгөө бурхны өмнө тавьчаад тэгээ залбирах чагаад авдрын болон бүргөөд өгчтэй. Хагараад өгчтэй. Ингээд тий ингээд тасаа ингээд амар сайн хандаж яргаж. Жохо сургамжтай юм ярья зандаа. За тэгвэл хааны эзгүүд гээд. За. Нэгтэн. 3 хатантай нэгэн хаан алс хол явуулт. 3 хатан хааныг ирэхэд тийм онцгой бэлэг бэлцгийхэр болдог байхгүй. За хаа маань ирж гэнэ гэдэг. 3 хатан шүү дээ. Эхний хатан бүр тийм ойдол зүүдэлгүй гутал. Хоёр дахь хатан бөөрний хальсан тийм бүс цамц хийгээд байж. Харин 3 дахь хатан ингэж хаан яваад ирэх юм бол нөгөө та намайг яаж угтаж авах юм гэхэд эднэр ингэж хариулж байгаа шүү. Тэгэхээр 3 дахь хатан за би танд алтан цээртэй мөнгөн бүхстэй хүү төрүүлээд байж гэдэг. За ингээ хаан яваад хитэн сар болж хатаж гисэн хэлсэн ярьсан зүйлсээ бэлдээд байж. Баг хатнаас алтан цээртэй мөнгөн бүхстэй юр бусын хөөрхөн хүү төрдгөөрө төрд юм бас. Тэгсэн ч нөө 2 хатан ч атаархаад хүү хулгаалаад сэмжинд ороогоод нохоо тгсэн чинь нохоо эцдэггүй. Тэгэхээр нь эдэмхийн үнэнд өгöd тэгсэн чинь үнээр нэгдэж штэ. Хааныг ирэхэд 2 хатан өөрсдийн бэлгээ өгч. Тэгсэн чинь баг хатан юу ч хоосон өөлж унжаа сууж өөх бэлэг байхгүй. Тэгсэн чинь хаан уурлаж хилэгнээд баг хатны нэг нүдийг сохлоод нэг гарыг нь таслаад нэг хөлийг нь хуглаад хүрэгч үнэний сүүлнээс уяад явуулчихдээ. Эрэмдэг зэрэмдэг басан баг хатан өдөр шөнөгөө үнэний сүүлнээс чирэгдэн зовж явах болжээ. Тэгтэл нэг өдөр нэг нүдэн сохор тоогроо тийм газраас нэг үндэс идэн зүгээр болохыг хараад тэр үндснээс эдсэн чинь нүд нь идэхтэй. Ингээ явж исэн бас нэг урд хөлн тасарсан үнэг нэг юм идэж жоод хөлн зүгээр болохыг хараад тэр газар нь очиж өнөөх юмнаас нь эдсэн чинь гарын зүгээр болт. Тэгтэл нэг хазар туулаа газараас үндэс сухаж идээд хөлн идэхийг харахаар нь тэгэхээр тэр үндснээс нэтгэл нөх хөлн бүтэн болт. Ингээ хатан бүрэн бүтэн болсондоо баярлан явж байсан чинь хүрэгч үнэнд тугалсан чинь тэр нь харин алтан цэжтэй мөнгөн бүхстэй өөрийнх нь гүн гараад иртэ. Баг хатан маш баяртай байтал хорон санаад 2 хатан юу болсныг мэдээд хүүк нөхөр ярилцтэй. Яаж мэдсэн бөөмд. Тэгэд их хатан сэхэхгүй хүнд өвчин тустай. Алтан цэжтэй мөнгөн бүхстэй хүүхдийн зүрхийг идэхээс нааш идэхгүй гэд өөлд. Энд бүх юм жүжиг болж штэ. Тэгэхээр хаан зүг бүрт илч томилон явуулсан чинь элч нар баг хатны хүүгэнд барьж аваад яг авах гэсэн чинь хүүн солон голоод замгарчтэй. Элч нар айсанда нохоо алаад тэгээ нохооны зүрхийг хатан төгсөн чинь хатан мэдлгүй идээд идэгрүүгээд босоод иртэ. Тэгсэн хүү ээжтэйгээ хамт хаанд очиад хаанд босон бүх явдлыг ярьж гэдэг. Яг ийм л юм боллоо шүү дээ. Тэгсэн чи хаан хорон санаад 2 хатныг алаад баг хатан хүүтэйгээ гуруулаа амар сайхандаа жаргад. Алж малж ижил. Тийм. Алжээж нэг юм юу төгсрөх юм даа тий. Төгөлдөрчих юм даа тий. За нэг юм нэг гачин жигтэй үлгэр ирсэн зэрэг та бүхнийг аялуулсан. Уушлаар гэдэг. Нөгөө сүүлийн үлгэрийг сонссон чинь нэг онгой санагдчихлаа. 3 найз залуутай нэг 3 найз охинтой нэг залуу байдаг байхгүй юу? Баян. Тэгээ бүгдэнд нь 10 мянган доллар өгөөд юу хийх нь харж байгаа байхгүй юу? Эхнийх нь тэгсэн чинь өөрт нь ингээ маш гоё хувцас аваал ингээл. Хоёр дахь нь тэгсэн чинь өөрийн ингээд эмнэлэгт үзүүлээл эрүүл мэндийг анхаарал. Гурав дахь нь нөгөөтгөөрөө ингээд хөрөнгө оруулалт хийгээд нөгөөт нь 20 мянган доллар болгоод ингээд өөрт нь өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэр залуу хинийн сонгосон гэж бодож байна. 20 мянган доллар. За энэ том юм шиг зэ. За үзэгчд комментар үлдээч би чанд гарч байгаад хэлж үг. Энэгээр ярихад арайж байгаа тохиромжгүй байна. Бүр яг саяны зарим үлгэрийг саяны чинэг шиг үстэй. Яг тийм нөтгөж бодож ярьсан тий. За ингээд энэ ёс уламжлал ингээд хувьсаж өөрчлөгдөх ёстой. Нийгмэд дагаад тий. Одоо нийгэм ямар байна? Тийм болох ёстой. Одоо ч гэсэн манад хэрэгжиж байгаа зарим нэг ёс уламжлал маань бас нийгмэд дагаад бас ингээд хөгжиж дэвшээд зарим нэг юм хайчмарч болсон байх. Тий. Уламжлал бас шинээр бий болдог гэдгийг маань ойлгох хэрэгтэй. Яг тийм шүү дээ. Шинээр бий болж болно шүү дээ. Тий. Би нэг
гоё Монгол орчин үеийн загвартай дээл өмсөж байгаа байхгүй. Тэгсэн чинь Монгол дээл юм байдгүй гэдэг. Ууралж. Юу вэ? Чи тэгвэл зүгээр арьсаа нүмрээ яваач. Тийм. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөдөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 столгоны од мөдөр хажуугаар хүрсэн дугаарыг таны хайдлыг бид дурлалын ураатай Star Mongolia компани болон 27 та Монголыг бүтээцэх ураатай Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За дараагийн дугаараар үзье. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.